제주도 ирсэн байна. өнөөдөр ихтэй жоохон бороотой байна гадаа. Тэгээд 있어. 주세요. өнөөдөр ажлынхнаараа Чежу руу аялалд явж байгаа. Тэгээд нэг шөнө 2 өдрийн аялалаар ирсэн баггүй. Чежуд хэрвээ анх удаа аялахаар ирж байгаа бол энэ ойг санал болгомоор байна. Өдрийн хоолнд болохоор шарсан цагаас ходно гэх шиг болсон. Ийм газар иржээ. 여기 앉을게. 김연비 чин Чежугийн элстэй далайн эрг байгаа. Тэгээд айгүй гой дулаахан байсан. За парасайлинг болохоор өөрийнхөө хүсэл дээр доошо далаараа ус руу ороод за дээшээр гаргаж бас болдог юм байлээ. За тэгээд нэг хүний 56,000 вон болсон. ингээд Чежугийн амар хөөрхөн музейрөө ирчихээ. Би болохоор өмнө энд болохоор нэг удаа иржсэн. Тэгээд одоо хоёр дахь орох гэж байна. Халкам гэдэг хүний хөгжмөнтэй зураг хүний. Энэ газар Чежугийн оранжей дээр алдартай гэсэн. Сонсang Ичүргүн гэдэг ийм газар ирсэн байна. Газарт болохоор нар мандахыг өглөө орой дээрээс нь харуул амар гоё харагддаг гэдэг чинь. Эш оргил руу гарахгүйгээр доод хэсэг нь байна. Тэгээд ингээд доошогоо харах юм бол амар гоё. Дахайн эргийн хэсэгтэй. Тэгээд зар буугаад чинь харагдаж байгаа зар буугаад доошоо бууж болт юм байна. За тэгээ ажлынхантайгаа хамгийн сүүлийн хоолоо болохоор Тодори Pork Noodles-тэй газар гоё хоол идсэн байгаа. Эднийх айгу амттай байсан. За тэгээд эндээсээ болохоор ажлынхнаасаа салаад дараагийнхаа аялал буюу халаасан гарах аялал маань эхэлж байна. Маргааш халаасан гарантаа хэрэгтэй идэх юмнуудаа авч ийн. За гест хаусанд ороод ирсэн байж ин. Энд нэг хонцоо тэгээ маргааш өглөө өөрөөр 5 цагаас гарах хэрэгтэй. За энэ гест хаусын хувьд болохоор өглөөнөө цайтай. Тэгээд гест хаусаасаа халаасан уулын ингэр хүртэл хүргэж өгөөд тэгээд 4 хасаас өмнө буугаад ирэх юм бол бас тосч аваад буцаагаад гест хаус руу авчирч ирдэг үйлчилгээтэй байсан. Үүний хувьд хүний 30,000 вон болсон. Бид нар болохоор энэ гест хаусаасаа уулын готойл тэгээд стейк гэдэг яг хэрэгтэй зүйлсүүдэд зээлээд тэгээд аваад гарсан. 민들이 계산하셔서 차량 탑승이 가능하겠다 4시 반에 그러면 2시 반에서 3시 반 사이 픽업해달라고 꼭 전화를 주셔야 됩니다. За халаасаныхаа эвгүй дээр орох хэсэг дээр нэрсэн байна. Ийм ID картаа үзүүлээд тэгээд ордог QR-аа үзүүлээд. За халаасан уулын хувьд болохоор өмнө Солонгос байрлаж байгаа хамгийн өндөр уул буюу 1946 метрийн өндөртэй уул байгаа. Түрүү нэг хүн надад заяа 20 минут гэж хэлсэн байхгүй юу? 20 метр 20 минут яваад очно гэдгсэн. Тэгээ битгээд амар анзаархалтай явж ирсэн. Үндэ дахиад 40 минут явах таа. Уулын хувьд болохоор цагийн агаар ер нь 4 уйлрал байд юм байлээ. Дээд хэсгээр айгүй их манантай. Тэгээ гинт нар гарна, гинт бороо орно. Наад 20 минут гэдэг. 20 минут явах хаа. Тэр нэрсэн байна. Сомхана гэд яг энэ арга нь болохоор нэг талдаа 9.6 км, тэгээ хоёр талдаа бараг 20 км явах юм шиг. 바람이 쳤는데. Лиха оргил яваад буугаад ирэхэд нийт 20 км-ийг зарцуулсан байгаа. За тэгээ халаасан гарах хүслээ биелүүлсэн би өдгөө твэрээд Сөүл хот руугаа буцаа явсан байна. Дараагийн бичлэгээр уулзлаа, баяртай.